Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээ ямар хэлбэртэй байдаг вэ? Бид насан туршийн боловсролыг танхимын, зайны, гэрийн болон ажлын байран дээрх сургалт, үйл ажиллагаа байдлаар эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээг хэн зохион байгуулдаг вэ? Монгол улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн төвд насан туршийн боловсролын төв, бүх суманд насан туршийн боловсролын багш ажиллаж байна. Мөн боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа, насан туршийн боловсролын үндэсний төв үйл ажиллагаа явуулж байна. Бид хэнтэй хамтран ажилладаг вэ? Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцаж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө тэл хичээлийг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран битлэгсэн. Та бүхэн дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. Намайг Шүлс гэдэг. Би амны хөндийн хаан тусад амьдардаг. Бид газар нутгаа дайснаас хамгаалахын тулд анх эзэн хаанаас 20 ширхэг цагаан чулуу авч түүгээрээ тулгуур баган болгон цайз барьсан юм. Гэвч цаг хугацааны уртад илэгдэж нэг нэгээр онож ихсэн учраас тэдний оронд илүү хатуу бат бөх чулууг орлуулсан юм. Удалгүй улс орон маань хөгжинд хэлхийн хэрээр цайзаа томсгож 32 сүлэг сайхан багантай болов. Тэгтээ бидэнд үргэлж нэгэн дайсан дайсар ирсэн. Тэднийг өнгөр гэдэг. Та нар тэднийг ямар гэж санана? Үнэхээр муухай үнэртэй, наалтамхай, зөөлөн биетэй, хоолны хог хаягдалтанд амьдардаг болохоор тийм байдаг бахал та. Тэд бас их хорон санаатай. Манай цайзыг эзлэн авахыг үргэлж хүсдэг. Тэдэндээ үргэлж дайддаг боловч бид танаа ялдаг. Гэтэл нэг өдөр манай хаан цайзын хаалгыг нээж хайр улсын мутаансуудыг оруулж ирэв. Бид тэднийг хорон муу санаа агуулж ирснийг огт мэдээгүй. Тэд бидний дайсан болох өнгөрөлтөд нээж нэгэн үйлдвэр байгуулсан юм. Тэдний үйлдвэрийн хорт хаягдлын хүчлэг чанартай учраас цайзын гол толгуур багнуудын бат бөх чанар өнгө үзэмжийг алдагдуулж эхэлсэн юм. Иймд манай хаан урьдчилан сэргийллийн хаан тусаас тусламж үзэж Оосойц хэмээх алдарт хоёр баатрыг өрн авчирлаа. Тэд хорон санаатуудын байгуулсан үйлдвэрийг нурааж манай багнуудыг эвдэлж байсан хүчилдэг хог хаягдлуудыг арилгаж бидэнд амар тайван байдлыг эргүүлэн авчирсан юм. Манай амны хөндийн хаан туус нь урьдчилан сэргийллийн хаан туустай нэгдэж нэгэн улс олсноор бид хэн ч дийлшгүй хүчрэг улс олон хөгжсөн юм а. Бичлэгээс бид бүхэн амны хөндийн эрүүл ахуйн тухай үзлээ. Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв бол амны хөндийн эрүүл мэнд гэсэн сэдэв байгаа. Сэдвийн хүрээнд дараах зорилгыг дэвшүүлсэн байгаа. Амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх. Дараах судалгаатай танилцъя. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээнээс үзэхэд дэлхийн хүүхдийн 80%, насан туршидтын 95% нь ямар нэгэн байдлаар шүдний цоорлын өвчтэй байна. Тэгвэл Монгол улсад 3-5 наснд 79%, 6-8 наснд 85%, насан туршидтын 90% нь шүдний цоорлын өвчтэй байна. Энэхүү судалгаанаас харахад Монгол төдийгүй дэлхийд ч шүдний цоорлын өвчин ямар аюултай түвшинд ирсэн бэ гэдг нь харагдаж байна. Ингээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч хэмээн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Нүр амны их эмч Оюун Дарига урья. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайн байцгаана уу?
За өнөөдрийн хичээлээр бид амны хөндийн өвчлөлийн статистик тоо баримт, эрүүл шүд, эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн танилцуулга, амны хөндийн бүтэц үйл ажиллагаа, мөн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хүргэх болно. Амны хөндийн эрүүл мэнд нь ерөнхий бие эрүүл байхтай шууд хамааралтай байдаг. Амны хөндийн өвчлөл үүсгэхэд бол ерөнхий биеийн суур өвчлөлийн бас шалтгаан болж өгдөг байгаа. Дэлхийн нийт хүн амын тал хувь нь амны хөндийн өвчлөл буюу шүд цоорох өвчнөөр өвчлсөн байгаа тул нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон байдаг. За энэ нь мөн Монгол улсын хувьд бас өндөр үзүүлэлттэй байна. Та бүхэн дэлгэцэн дээр харвал Монгол улсад 1993-аас 2016 оны хооронд хийгдсэн шүд цоорох өвчний тархалтын судалгааны үр дүнг бол харуулж байна. За эндээс харахад бол шүд цоорох өвчний тархалт 92.9%-тай, шүд цоорлын эрчим 8.2%-тай харагдаж байна. Шүд цоорлын эрчим нь нэг хүүхдийн аманд хідэн цоорсон болон ломботсон шүд байгааг бол илтгэж байгаа. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд амьдарч байгаа 6-аас доош насны хүүхдийн аманд нийт 8 цоорсон буюу ломботсон шүд байгаа гэж ойлгож байна. За Монгол улсын хэмжээнд хүн амын дунд амны хөндийн өвчлөл их байгаа. Тэр дундаа бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчин тархалт өндөр байгаа тул Монгол улсын засгийн газраас 2018 онд эрүүл шүд, эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж эхэлж байгаа билээ. За энэ хөтөлбөр маань 2019-өөс 2023 оны хүртэл үргэлжлэн 0-аас 12 насны бүх хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амны хөндийн эрүүл ахуйг сахих зөв дадлыг бол хэвшүүлэх юм зорилготой байгаа. За 2019-2020 оны байдлаар бол зорилттой бүлгийн 0-аас 16 насны хүүхдүүдийг эмчилгээнд хамруулад байна. За та бүхэн дэлгэцэн дээрээс харвал Монгол улсын хэмжээнд нийт 162 эмнэлэг, хувийн эмнэлгүүд гэрээ байгуулан нийт 101 мянган хүүхдийн 460 мянга гаруй шүдийг бол эрүүлжүүлээд байна. За амны хөндийн маань хоол боловсруулах замын хамгийн ихний үе шат гэж ойлгож байна. За амны хөндөд шүд, хил болон бусад маш чухал бүтцүүдийг бол өөртөө агуулж байдаг. Эдгээр нь тус бүрдээ өөрийн гэсэн үүрэг тавилаа. За амны хөндөд байрлах шүд болон хил нь хоол боловсруулах үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За шүдний хувьд дотор нь бол бүлэглэн ангилдаг байгаа. Нийт шүднүүдийг үүдэн бүлгийн шүд, соёо бүлгийн шүд, бага араа болон их араа шүд гэж ангилдаг. За үүргийн хувьд үүдэн болон соёо бүлгийн шүднүүд нь хоол хүнсний зүйлийг таслах, зулгаах үүрэгтэй байдаг бол бага араа, их араа шүднүүд нь хоол хүнсийг бутлах, зажлах үүргийг бол гүйцэтгэж байгаа. За шүдний бүтцийн хувьд бол бидний нүдэнд харагдаж байгаа ил хэсгийг бол шүдний цөгц гэж нэрлэдэг. Харин бидний нүдэнд харагдахгүй ясан дотроо байгаа хэсгийг бол язоор буюу сурвалж гэж нэрлэдэг байгаа. Бидний нүдэнд ил харагдаж байгаа шүдний цөгцөн хэсэгт бол цагаан өнгөтэй харагдаж байгаа. За яагаад цагаан байгаа вэ гэхээр хүний биеийн хамгийн хатуу эд болох палан маань шүдний цөгцөн хэсгийг нь бүрхэж байрладаг байгаа. За хилний хувьд мөн хоол боловсруулах үйл ажиллагааны эхний замд бол маш чухал үүрэгтэйгээр оролцдог байгаа. Хил маань өөрөө хүний биеийн хамгийн хүчирхэг булчин гэж үздэг. За хил нь мөн хоол боловсруулалтанд оролцохоос гадна өөрөө дээрээ амтлах булцуунуудыг агуулдаг тул амтыг мэдрэх үүргийг бас давхар хүлээнэ. Шүд болон хил маань хамтраад мөн гоо сайхны болон хил ярианы үүргийг гүйцэтгэж байгаа. Хүнд нийт 32 байнгын шүд байдаг. За бидний шүд бол бидний амьдралын хугацаанд 2 удаа шүдэлдэг байгаа. За 6-аас 8 сартайд бол хамгийн эхлээд сүүн шүднүүд бол ургаж эхэлнэ. Цахиур цухууж эхлээд 2.5-аас 3 нас хүрэхэд сүүн шүднүүд бүрэн ургаж дуусдаг. За энэ үеийг бол сүүн зултын үе гэж нэрлэдэг. За үүний дараа 6 наснаас эхлээд бидний шүд солигдож эхэлнэ. Сүүн шүднүүд унаад байнгын шүднүүд ургаж эхэлнэ. За энэ үйл явц 13-аас 14 нас хүрэхэд дуусна. Ингээд 14 наснаас хойш байнгын шүд ургаж дуусаад байнгын зултын үе эхэлнэ. За энд нэг анхаарах зүйл байгаа. Энэ юу вэ гэвэл шүд солигдлын үеийг эцэг эхчүүд бид илүү сайн анхаарч өгөх хэрэгтэй байгаа. Учир нь 6 наснаас эхлээд үүдэн бүлгийн шүднүүд солигдож эхэлнэ, сүүн шүднүүд унаад, байнгын шүднүүд ургаж эхэлнэ. Үүнээс гадна хамгийн ард талд шинээр араа шүд ургадаг, нэгдүгээр их араа шүд ургадаг. Энэ маань байнгын шүд. Харин эцэг эхчүүд бид ямар алдаа гаргадаг вэ гэхээр байнгын шүдийг андуурдаг. Сүүн шүдтэй андуураад солигдох шүд хэмээн буруу ойлгож, анхааралгүй орхигдуулдаг байна. Амны хөндийн өвчлөл нь ерөнхий биеийн 200 гаруй суур өвчлөлийн бол шалтгаан болж өгдөг байгаа. За нийтлэг тохиолддог амны хөндийн өвчлөлүүдийг дурдвал шүд цоорох өвчин, мөн шүдний тулгуур эдийн эмгэгүүд бол хүн амын дунд зөнхлөн тохиолдож байна. За дэлгэцээс харвал шүд цоорох өвчин болон шүдний тулгуур эд буюу буулны өрөвсөл
үүсснээр амнаас эвгүй үнэр гарах мөн шүдгүүдэх аюултай. За үүнээсээ гадна амны хүндэд их хэмжээний бактери буюу нэн үржиж байгаа учраас бусад ерөнхий биеийн өвчлөлүүд болох тархины цус харвал, зүрх судасны өвчлөл, уушигны өвчлөл, чихрийн шизэн зэрэг ерөнхий биеийн өвчлөлүүдийг үүсгэдэг байна. Амны хөндийн өвчлөл буюу шүд цоорох өвчин хүндэрвэл эрүүн нүүр орчмын эдээт өрөвслүүд, чих хамар хоолон өрөвсөл, амьсгалын замын өвчлөл зэргийг бол үүсгэдэг. За зонхлон тохиолдох амны хөндийн өвчлөлүүд болох шүд цоорох өвчин болон шүдний тулгуур эдийн өвчин буюу өрөвслийн талаар та бүхэндээ танилцуулъя. За шүд цоорох өвчин үүсгэхэд 4 хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнд мэдээж хүний шүд байна. Шүдэн дээр өнгөр хэлбэржиж эхэлнэ. За өнгөр юунаас үүсэх вэ гэвэл бидний хэрэглэж байгаа хоол хүнсний зүйлс ялангуяа тэр дундаа нүүрс ус ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн бол үүнд орно. За үүний дараа бол өнгөр хэлбэрцсний дараа өн дотор бол нян үржиж эхэлдэг байгаа. За ингээд хэсэг хугацааны дараа бол шүдэн дээр тогтсон өнгөрт агуулгадах ням маань өөрөөсөө хүчил илгарулж эхэлдэг. За ингээд ялгарсан хүчил маань хүний биеийн хамгийн хатуу эд болох паланкс хэрэгжүүлснээр шүд цоорох өвчин маань үүсдэг байгаа. За дараагийн нэг нийтлэг тохиолддог өвчин бол шүдний тулгуур эдийн өвчин байгаа. За энэ маань мэдээж үүсэх шалтгаан нь бол ойролцоо адилхан өнгөрөөс үүсдэг байгаа. Бидний эзэн хоол хүнсний үлдэгдэл шүдэн дээр наалдаад дутуу цэвэрлэгдснээс эсвэл цэвэрлэгдэхгүй удснаас хэлбэржиж зөөлөн өнгөр маань удаан хугацааны турш шүснээс эртсээ аваад хатуурч шүдний чулууг үүсгдэг. За энэ чулуун дотор маань баш их хоруу чанартай бас нянгууд агуулгаддаг. Иймээс шүдийг тойрон хүрээлж байгаа буйл болон ойр орчмын эдийг бол өрөвсүүлдэг байгаа. Ингээд шүдний тулгуур эдийн өрөвсөл өвчний ихэнх үедээ бол буйлнаас цус гарах шинж тэмдэг эхэлдэг. За энэ үед нь бол шүдийг сайн угааж цэвэрлснээр өнгөрийг арилгаснаар бол энэ өвчнийг бол бүрэн эмчлэх боломжтой. Харин хүндэрсэн тохиолдолд буйлны өрөвсөл илүү дамжирч буйл сулрах шүдийг тойрон байгаа тулж байгаа түүшийн яс маань шимэгдэж эхэлдэг. За энэ тохиолдолд бол буйл намсах шинж тэмдэг илэрнэ. За ингээд шүд маань хөдөлгөөнд орж эхэлдэг байгаа. Ингээд шүд хөдөлгөөнд ороод хөдөлгөөн нэмэгдээд суларч унах юм аюултай байгаа. За энэ маань өөрөө эргэн сэргэшгүй үйл явц учраас бүрэн эмчлэгдэх боломжгүй байдаг. За эдгээр өвчлөлөө сэргийлэхийн тулд бид амны хөндийн эрүүл ахуйн хэрэгслүүдтэй танилцаж зөв хэрэглэж занших хэрэгтэй. За амны хөндийн цэвэрлэгээний хэрэгслүүдийг дотор нь 2 бүлэг болгон ангилдаг. Үүнд үндсэн болон туслах гэж байгаа. Үндсэн хэрэгслүүдэд О болон сойз ордог бол туслах хэрэгслүүдэд утас, чигчлүүр, ам зайлах усмал орж байгаа. Шүдний О болон сойзыг бол сонгож авахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай байдаг. За шүдний О-ны хувьд зориултаас хамаарат найрлагын хувьд өөр байдаг. Жишээлбэл фтортой, фторгүй, цайруулах үйлчилгээтэй, эмчилгээний үйлчилгээтэй, ургамлын хандтай гэх зэрэг олон төрөл байдаг. Иймээс та өөрт тохирохыг сонгон хэрэглэх нь зүйтэй. За шүдний сойзны хувьд бол шүдний сойзыг хийдэг материалаас нь хамаарат нийлэг, нейлон, амтны үсээр хийсэн зэрэг олон төрөл байдаг. Гэхдээ бид шүдний сойзыг сонгохдоо хамгийн чухал анхаарах зүйл бол сойзны үсний толгойн хэмжээ юм. За шүдний сойзыг сонгохдоо сойзны толгойн уртын хэмжээнд нь анхаарах шаардлагатай. За сойзыг та бүхэн сонгохоос өмнө үүдэн шүднийхээ урд барьж үзэх шаардлагатай. Ингээд сойзны толгойн үсний урт нь дээд үүдэн 2 шүдний өргөний нийлбэртэй тэнцүү байхаар хэмжээтэй сойзыг сонгож авнаа. Сойзны толгойн хэмжээ жижиг байх тусмаа таны шүдэнд илүү сайн хүрэлцэж шүдийг илүү сайн цэвэрлж өгөх болно. За шүдээ угаахын өмнө шүдний сойзон дээр оог тавина. За оог хэрэг хэмжээтэй тавих вэ гэхээр насан туршид бол өөрийн жигчийн хурууны хумсны толионы хэмжээтэй оог шүдний сойзон дээр тавьж өгөх байгаа. За та бүхэн шүд угаах дарааллыг энэхүү загвар дээр үзүүлье. Шүд угаах аргууд нь мөн олон төрөл байдаг. За үүнээс хамгийн сүүлийн үеийн баасын аргыг бид бүхэн зөвлөж байгаа. Бидний амны хөндөд байх шүднүүдийг нийтд нь шүдний доод игнэ болон дээд игнэ гэж бүлгэлж үздэг байгаа. Шүд болгон 3 гадаргуутай байгаа. Шүдний гадна талын буюу хацар талын гадаргуу, шүдний дотор талын буюу тагнаан талын гадаргуу болон шүдний зажлах гадаргуу гэсэн 3 гадаргуутай байгаа. За ингээд шүдээ угаахдаа бид бүхэн шүдний дээд талын игнэний зүүн талын, хацар талын гадаргуугаас эхэлж шүдээ угаана. Сойзыг шүдтэй 45 градусын налуутай байрлуулад хамгийн ард талын шүдний гадна талаас эхэлж угаана. Угаахдаа дээд талын шүднүүдийг дээрээс доошох чиглэлтэйгээр угаах ба за ингээд шүднүүдээ дараалан цэвэрлээд баруун дээд талын гадна талд тусна. За үүний дараа амаа том ангааж агаад шүдний дотор талыг угаана. Баруун дээд талаас эхэлнэ. За мөн адил сойзоо 45 градусын налуутай бариад чичирхийлэн шүүрдэх хөдөлгөөнөөр 8 удаагийн давтамжаар угааж өгөх ёстой байгаа.
Ингээд үүдийн шүднүүдийг бол сойзоо босоо байрлуулж байгаа. Дээрэс нь доош нь шутрах хөдөлгөөнөөр угааж цэвэрлэнэ. Дараа нь шүдний зажлах гадаргууг угаана. Зажлах гадаргууг угаахын тулд сойзоо шүдтэйгээ 90 градусын хэмтэй байрлуулад эргэлдүүлэх хөдөлгөөнөөр угаах ёстой. За шүдний зажлах гадаргууг угааж дууссаны дараа шүдний хамгийн ард талын хэсгүүдийг нэмэлтээр угааж өгөх шаардлагатай байдаг. За дээд талын шүдний игнийг угааж дуусаад доод талын шүдний игнийг мөн адил угааж цэвэрлэнэ. За бүх шүднүүдээ угааж дууссаны дараа бид бүхэн хилээ мөн цэвэрлэх шаардлагатай байгаа. Хилийг зориулалтын өнгөр хусагч хэрэглэн цэвэрлэн. За байхгүй тохиолдолд шүдний сойзоо хэрэглэж цэвэрлэж болно. За хилний өнгөрийг цэвэрлэхдээ хилний дунд хэсгээс урагшин шутрах хөдөлгөөнөөр цэвэрлэх байгаа. За хүмүүс хилний өнгөр хусагчийг эсвэл сойзыг хэтэрхий хилний гүнд хүргэснээр огох рефлекс үүсдэг. За үүнээс сэргийлэхийн тулд хилний голоос эхлэн цэвэрлэх нь зүйтэй. Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн оюун дардаа баярлалаа. Тэгвэл бид оо сойзгүй үедээ шүдээг хэрхэн хамгаалж болох вэ? Бид бүхэн өдөр тутамдаа шүдний оо сойзоо өөртөө биедээ авч явах боломжгүй үеуд бас цөөнгүй гардаг. За энэ тохиолдолд бид бүхэн бас амны хөндийгөө тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. За үүний тулд хоол эзсний дараа амаа буцалсан усаар зайлж болно. За ингэснээр амнаас шүднээс бол өнгөрийг механик аргаар цэвэрлэх боломжтой байгаа. За үүнээс гадна бохиц ажиллаж болно. За сахаргүй зилитолтой бохийг 15-аас 20 минутын турш зажлаад хайж болно. За мөн эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд болох ногоо, тэр дундаа алим, лууван зэргийг бол идэж болно. За энэ эслэгээр баялаг учраас шүднээс бас өнгөрийг механикаар цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байгаа. За мөн цагаан эдээ тэр дундаа хатуу бислэгийг мөн шүдийг цэвэрлэх зорилгоор идэж болно. Гэтэ эдгээр аргууд нь шүдний оо сойзоор шүдээ амаа цэвэрлсэнтэй адилбал үр дүнтэй биш гэдгийг санаарай. Иймээс та боломжтой бол өөрийн биедээ жижигхэн шүдний сойз оогоо авч яваад хоол эзсний дараа тогтмол угааж заншаарай. Энэ талаарх зөвлөгөө мэдээллийг хаанаас авч болох вэ? Амны хөндийн ямар нэг зовиор илэрсэн эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмнэлгүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. За нийслэл Улаанбаатар хотод бол нийслэлийн шүд эрүүн нүрийн төв үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн даатгалаар бол иргэдэд үйлчилж байгаа. Эдгээр хаягуудаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч цагаан аван үйлчлүүлэх боломжтой байгаа. Эрүүл мэндийн даатгалаар үйлчилж байгаа хувийн эмнэлгүүдийн тухайн мэдээллийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хаягаар орно. За эндээс бол эрүүл шүд, эрүүл хүүхэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад гэрээлэн ажиллаж байгаа хувийн эмнэлгүүдийн талаарх мэдээллийг авч болно. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь хувь хүмүүс, ард иргэдэд болон аж ахуйн нэгжүүд байгууллагуудад зориулсан зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Бид бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн оюун дардаа баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийнхээ хичээлээр үзэгчид та бүхэн шүд эрүүл байх нь бие эрүүл байхын үндэс юмаа гэдгийг ойлгож мэдэж авцгаасан гэдэгт итгэлтэй байна. Тиймээс овор хэмжээ багтаа оо, сойз, шүдний утсыг биедээ авч явж амны хөндийн эрүүл ахуйгаа сахицгаая.